За бит хоёр нь Микос компаниас гардаг кушин тайлбарлахаар бэлтлээ. Манай энэ кушин болохоор чинь одоо далайн шүрнээс сувч шүрнээс гаргаж авсан одоо хандаар хийгдсэн болохоор яг байгалийн гаралтай. Бусад өө дарагч юм кушингууд болохоор чинь шавар нөө цемент шаврын холцтой байдаг учраас нөө өө дардаг тийм өө дардаг. Тэр нь болохоор арсыг гинтээж нөхжилт үүсгэж одоо сэрхтүүлж гинтээж яадаг бахны. Гэтэл энэ маань дан ургамлын гаралтай болохоор арсыг гинтэхгүй ялангуяа одоо лазер хийлгсэн, мэнг түлгсэн, сэвхээ одоо лазердуулсан тийм хүмүүс яг тэрийг эмчилгээ одоо лазер эмчилгээ хийлгчээд гараа явахдаа юугаар нүрээ одоо арсаа хамгаалах вэ гэдгийг мэдтгүү л манай энэ болохоор яг эмчилгээний зорилттой кушин байгаа. Тийм хүмүүст ялангуяа бүр илүү сайн одоо үр дүн үзүүлнэ, хамгаална, арсын гэмтэхгүй хамгаална. Дээр нь зөвхөн жирийн хүмүүс ч гэсэн энэ кушиныг арсандаа төрөхөд арсыг гэмтэхгүй, арсыг амьсгалуулдаг учраас нүхийн томруулахгүй. Нөгөө нэг шавар өө дарагч нар чинь нөгөө нэг арсны нүхийг таглаждаг болохоор арс чинь өөрөө амьсгалах гад нүхэн томроод байдаг байхгүй юу? Тэгвэл эм чинь тэрхгүйгээр амьсгалуулж өгдөг болохоор эмчилгээний зорилттой ийм сайхан кушин байгаа шүү. За дээрэс нь бас давуу тал нь манай кушин болохоор утсанд наалдахгүй, хувцсанд наалдахгүй, утсанд наалдахгүй. Тэгээд хөлөрч одоо ингээ хөлс гоожоход хөлсөнд ингэж урсахгүй тийм давуу талтай байгаа. Тэгээ бүх төрлийн арсанд тохирно, номер байхгүй. Ер нь яг л хүний арсны өнгөөр нүүрний хувирж яг л өөрийнх нь түрхээгүй юм шиг айгүй гоё тийм цэвэрхэн харагддаг байгаа. Тэгээд ядарчсан одоо хөдөө гадаа ажилдаа явсан үедээ ч гэдэм үү нарны тус төрхлгүй зөвхөн манай кушинг төрхсөн тохиолдолд шүү. Нүрээ угаахгүй унтсан ч арсыг гэмтэхгүй бараг илүү тэжээл болж өгдөг байгаа.